эмээ өвөнөр ач цэцээгээ асран хамгаалах, за тэднийг сургуульд нь хүргэх, хоол хийж өгөх, за мөн тоглох зэргээр өдөр тутмынхын амьдралд нь оролцож байдаг. За эдгээр эмээ өвөнөрийн үйлдэлүүд нь тэдний тархины чадварт нь эргээр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. За ач цэцээнэрээ асарч гарах нь ахмад наснуудын танин мэдгүй буралтаас хамгаалахад тусалдаг болохыг шинэ судалгаагаар тогтоосон. Америкийн сэтгэл судлалын холбооны нийтлэн шинэ судалгаанаас үзэхэд ач цэцээнэрээ тогтмол асарч хамгаалах нь ахмад наснуудад ярианы чадвараа сайжирч үлдээх, за мөн өнгөрсөн үеийн ой санамжийг нь сануулдаг болох үежилсэн ой санамжийг нь сайжруулахад тусалдаг болохыг нь тогтоосон. Судалгаанд 50-аас дээш насны дундаж нас нь 64 насны нийтдээ 2887 өвөө эмээ нарыг судалгаанд хамруулсан байна. За эдгээр судалгаанд энэ хугацаанд тэдгээр хүмүүсийн хувьд танин мэдхийн хувьд эрүүл байсан бөгөөд бие дан амьдарч байсан байна. Ингээд судалгаанд оролцогчдын хувьд 2016-аас 22 оны хооронд судалгааны асуултуудад хариултан танин мэдхүн тестийг 3 удаа бүгэлж байсан байна. За ингээд тэднээс бол тодорхой бас танин мэдгүйтэй холбоотой асуултуудыг асууж байсан. За тухайлах юм бол хүүхдүүдийнх нь эцэг их нь байхгүй, ач цэцээнэрээ хэр олон удаа 7 хоногт асардаг. За ихэвчлэн ямар үед нь асардаг буюу сургуулийн амралт юм уу, эсвэл амралтын өдрүүд, ажлын өдрүүдэд, эсвэл жилийн туршид ямар асрамж халамж хүүхдүүдэд үзүүлдэг болох талаар нь наривчилж асуусан байна. Оросчдын 56 орчим хувь нь жилийн турш асран хамгаалагчаар ажилдаг гэж хариулж байсан. За судалгаанд зөвхөн давтамж төдийгүй тодорхой үйл ажиллагааг нь ойлгохыг чухал гэж үзсэн. За тийм учраас тоглох, гэрийн даалгаварт нь туслах нь ярианы чадварт сайжирч ой санамжийг нь сайжирдаг болох нь харагдсан. За хүүхдүүдээ сургуулаасаа байнга авдаг эмээ өвөө нь ярианы чадвар нь бас сайжирсан болохыг судалгаагаар тогтоосон. За мөн судалгаанаас нэг сонирхолтой үр дүн гарсан. Ач цэцээнэрээ хардаг өвөөнөөс илүү эмээнэрт бол тухайн үйлдэл илүү эерэг нөлөөлөл үзүүлдэг болохыг нь тогтоосон байна. Асран хамгаалагч эмээнэр судалгааны эхэнд илүү ой хурц санамж, илүү ярианы чадвартай байсан бөгөөд ач цэцээнэрээ асардаггүй эмээнэрт энэ чадвар нь илүү удаан буурдаг болох нь харагдаж байгаа юм. Гэхдээ ач цэцээнэрээ асардаг эрчүүд буюу өвөөнөр судалгаанд дурдсанаар ач цэцээнэрээ асардаггүй бусад хүмүүсээс илүү ур чадвартай байсан нь бол харагдсан. За тэдний чадвар бол бусад хүмүүстэй харьцуулахад удаан хугацаагаар буурч байсан нь бол харагдсан байна. За судлаачид эмээнэр ач цэцээнэртэйгээ бас өөрөөр харьцдаг болохыг нь тогтоосон байна. За эмээнэрийн хувьд бол ихэвчлэн хүүхэдтэй бие махбодын болон сэтгэл санааны асаргаанд нь илүү оролцдог бол өвөөнөр голчлон цөлөө цагийнх нь үйл ажиллагааг нь хамтдаа өнгөрүүлэхэд гол оролцдог болох нь харагдсан байна. За судалгааны судлаачид гэр бүлийн нөхцөл байдал болон бусад хувьсгчдын нөлөөллийг судлахын тулд цаашид бол судалгааныхаа ажлыг наривчлах шаардлагатай гэж үзсэн байна. За мөн судалгааны судлаачдын зүгээс ялангуяа судалгааг удирдсан Нидерландын Тил бүрийн их сургуулийн судалгааны ахлах судлаач Флавиа Черчес хэлэхдээ дэмжлэг сайтай гэр бүлийн очинд сайн дурын үндсэн дээр асрамж үзүүлэх нь эвээ өмнөрт бол илүү сайн нөлөөдөг. Өөрөөр хэлбэл тэдний бас хүчээр өөрийнх нь сайн дурын үндсэн дээр бас хүүхэд харуулах нь төдийлөн сайн нөлөөтэй биш гэдгийг онцолсон байна. Эмээ өвөө нарын тархины үйл ажиллагаа сайн байхад бол дэмжлэг сайтай орчин чухал болохыг судалгааны судлаачид онцолж байгаа. За дэмжлэг сайтай гэр бүлийн орчин сайн дурын үндсэн дээр асрамж үзүүлэх нь эмээ өвөө нарт бол дэмжлэггүй эсвэл асрамж нь сайн дурын бус эсвэл дарамт шахалт үзүүлдэг стресстэй орчинд асрахаас илүү сайн нөлөөтэй болохыг нь судалгаагаар тогтоосон гэдгийг Нидерландын Тил бүргийн их сургуулийн судалгааны ахлах судлаач Флавиа Черчес судалгаатайгаа холбогдуулан онцлон мэдэгдэж байгаа юм. За өөрөөр хэлбэл эмээ өвөө нар хүүхдээ асрах нь сайн гэхдээ бол энэ нь бол түүний тэдгээрийн сайн дурын үндсэн дээр хүсэл зоригын үндсэн дээр эдгээр үйл ажиллагааг явуулах нь илүү тэдний тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.